Эрхэм үзэгч та бүгдийнхээ амрыг алтгая. Эх орны төлөө нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаараас Монгол улсын зэвсэгтүүчин 100 жилийн түүхтэйгөө тэмдэглэлээ. Цэргийн сувлагч нар цардахлын голомтод ажиллаж байна. Ерөнхий цэргийн болон олон улсын музейн өдөр тохиолоо. Зэвсэгтүүчний сургалт бэлтгэл тасралтгүйгээр зохион байгуулагдж байна зэрэг цаг үе үйл явдлын бусад мэдээ сурвалжилгыг хүлээн авч үзээрэй. Монгол улсад орчин цагийн зэвсэгтүүчин үүсэн байгуулагдсны түүхт 100 жилийн ойг тэмдэглэл өнгөрүүлэх баярын арга хэмжээ цардахлын нөхцөл байдлаас шалтгаалan тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан. Тэгвэл агуу эх орны дайны алтын түүхт 76 жилийн ойн өдөр баярын арга хэмжээг зэвсэгтүүчний сургалтын нэгдсэн төвд зохион байгууллаа. Үйл явдлаас бэлтгэсэн сурвалжлагыг нэвтрүүлгийн эхэнд үзүүлье. Монгол улсад орчин цагийн зэвсэгтүүчийн үүсгэн байгуулагдсны түүхт 100 жилийн ойн баярын хурал, ёслолын арга хэмжээ, 5 толгой дох зэвсэгтүүчний сургалтын нэгдсэн төвд төрийн ёслолын журмын дагуу зэвсэгтүүчний тэг 32 дугаар ангийн хүндэт харуул Монгол улсын ерөнхийлөгч зэвсэгтүүчний ерөнхий командлагч Баттулгыг угтаж авснаар эхэлсэн юм. Монгол улсын засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Сайхан Баяр баярын хурлыг нээж хэлсэн үгэндээ Монгол улсын түүхийн 3 цагийн хэлхээс Монгол цэргийн оруулсан хувь нэмэр яндашгүй их хойшоод ч үл тасрах учиртайг тодтогсон юм. Түүнчлэн баярын хуралд зэвсэгтүүчний жинжин штабын дарга хуршууч генерал Ган Зориг орчин цагийн зэвсэгтүүчийн 100 жил сэдвт илтгэл сонирдуулсан бөгөөд илтгэлийнхэн төгсгөлд зэвсэгтүүчний хөгжил шинжилэлд энэ салбартаа ажил амьдралаа холбосон бүх хүний хүч хөдөлмөр шингэсэн байгааг онцоллоо. Монгол улсын зэвсэгтүүчний бүтэц зохион байгуулалтыг аюулгүй байдлын орчин, дэлхийн хэмжээнд гарч буй цэргийн хэргийн хөгжлийн жишгт нийцүүлэн улан боловсронгуй болгон хөгжүүлж байна. Зэвсэгтүүч нь өөрөө замын цэрэг, агаарын цэрэг, тусгай өвчний цэрэг, кибер аюулгүй байдлын цэрэг, барилга инженерийн цэрэгээс бүрдсэн улс орныг цэргийн хүч хэрэгслээр батлан хамгаалах чиг үүрэгтэй төрийн цэргийн байгууллага болон хөгжиж, эх орныхоо агаарын хөлийн халдшгүй дархан байдлыг сахин хамгаалж, гадны цэвэрт хадлах дөрвөн эсрэг зэвсэг тэмцэл явуулах бэлтгэлээ амжилттай хангахын зэрэгцээ их эдийн шалгаанд амжилттай оролцсон улс орныхоо нэр хүндийг олон улсын давцанд хүндэтгэлтэйгээр өргөн явж байгаа билээ. Баярын хуралд Монгол улсын ерөнхийлөгч зэвсэгтүүчний ерөнхий командлагч Баттулга оролцож Монгол улсын зэвсэгтүүчний нийт бие бүрэлдэхүүнд түүхт 100 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж төрийн дээд одон медаль болох цэргийн гавьяаны улаан түгийн одон, хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одон, цэргийн гавьяаны одон, алтан гадас, хөдөлмөрийн хүндэт медаль, зэвсэгтүүчний 100 жилийн ойн медалуудыг нэр бүхий зарим алба хаагчдад гартуулсан юм а. Хүн төрөлхтний түүхэн тод бүрээ үлдээсэн нүүдэлчдийн төр тулс өнөө хүрнээсээ улмаалаад эзэн богд Чингис хааны дундор ертөнц тагнаа алдаа дуусгаж явсан талын дайчдын хойчос орчин цагийн цэргийн зохион байгуулалтанд орсноос хойш дүүгээ 100 жилийн ойртойгоо цогцолж байна. Тус баярын хуралд бүгд найрамдах Өмнөд Судан улс, Исламын бүгд найрамдах Афганистан улсад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагч нар төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байгаа барилгачин дайчид болон төрлийн цэргийн командлуудын удирдлагууд захимаар оролцсон юм. Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэгтүүчний ерөнхий командлагч Алдмаагийн Баттулга. Монгол улсын ерөнхийлөгч зэвсэгтүүчний ерөнхий командлагч Баттулгын зарилгаар цэргийн гавьяаны улаан түгийн одонгоор тагнуулын ерөнхий газрын харьяа цэргийн тагнуулын газрыг цэргийн гавьяаны одонгоор зэвсэгтүүчний 234, тэг 65, 303, 337 дугаар ангиуд болон Архангай аймгийн онцгой байдлын газруудыг тус тус шагнасан юм. Орчин цагийн зэвсэгтүүчийн үүсгэн байгуулагдсны 100 жилийн мөн Монгол улсад анхны хурдуунаас хурдан сонирхч онгоцны хороо үүсгэн байгуулагдсны 50 жилийн ойг манайх нодон тэмдэглэх байсан коронавирустэй холбоотойгоор хойшлсон ингээд ангийнхаа түүхт 50 жилийн өмнө цэргийн гавьяаны одонгоор шагнагдсан та сэтгэл маш их өндөр байна. 40 жилийнхээ хугацаанд одоо анхныхаа одонг авч байгаараа баяртай байна. Тэгээд энэ баярт өдрийг тохиолдуулаад үе үеийн ахмад дайчид эсвэлчний 234 дугаар ангийн цэргийн алба баасан хугацаа цэргийн албаа гэчихэд мөн
одоо үүрэг гүйцэтгэж байгаа офицер ахлагч, гэрээ цэргийн албаагчид, ажилчин албаагчдаа одоо юуны төрөнд баярлсан талархсан аярыг та бүгдийн маань хичээл зүтгэлээр энэ анги маань ингээд одонгоор шагнагдж байна. Маш их баяртай байна. Түүнчлэн Монгол улсын зэвсэг түвшнээс бүгд найрамдах Өмнөс Судаа улс болон Исламын бүгд найрамдах Афганистан улсад инхийг сахиулах үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн цэргийн багуудын төлөөлөлд төрийн одон медаль болон Батлан хамгаалалт салбарын шагналыг гардууллаа. Манай инхийг сахиулагчид ажиллагааны газар оронд доктортой байдлыг бий болгоход онцгой үүрэг гүйцэтгэхээс гадна эрбээр эрдэм чадал үүрэг гүйцэтгэлээрээ дэлхийд шалгарсан Монгол цэргүүд юм. Холбооны бүгд найрамдах Герман улсын шийдэд дэмжих ажиллагааны 10 өдөр ээлжид үүрэг гүйцэтгэхэд 6 сарын хугацаанд үүрэг гүйцэтгэж ирсэн. За өнөөдөр ингээд түүхт 100 жилийнхоо за дээрээс нь ялалтын эх орны ялалтын 76 жилийн баярын өдөр одоо төрийн дээд одон медалаар шагнацлаас их баяртай байна. Нэгдсэн улсын байгууллагын мандат инхийг дэмжих ажиллагаанд ажиллагааны 9-р ээлжийн цэргийн багт үүрэг гүйцэтгээд өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчөөс төрийн дэд ингээд медаль шагнал одоо гарч авч байгаад үнэхээр баяртай байна. Тэгээд нийт үүрэг гүйцэтгэсэн цэргийнхаа нийт бие бүрэлдэхүүнд ажилтны ажлын үндээр амжилт хүсье. Ёслолын арга хэмжээний төгсгөл, орчин цагийн зэвсэг хүчин үүсэн байгуулагдсны 100 жилийн ой зориулсан нэгдсэн тооллого явуулж, ёслолын буудлага хийж, цэргийн ёслолын жагсаалгаар алхахлаа. Ийхүү Монгол улсын зэвсэг хүчин түүхт 100 жилийн ойгоо цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалan цомхон хүрээнд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан тэмдэглэн өнгөрүүллээ. 5-7 дахь зэвсэг түвшний сургалтын нэгдсэн төвөөс бэлтгэсэн багцлсан сурвалжлагыг хүргэлээ. Бид нэвтрүүлэг болгон дээрээ тухайлсан сурвалжлага ярилцлагыг үзүүлэхийг зорж байгаа. Энэ удаад олон улсын сэвлэгчдийн өдрийг тохиолдуулан цар тахлын халдварын голомт болох улаан бүсэд ажиллаж байгаа цэргийн эмч сэвлэгчдийн үйл ажиллагааг сурвалжилснаа толилуулъя. Өдгөө 100 жилийн түүхтэй тоогоо залгаж байгаа Монгол улсын шинжлэх ухааны ууган эмнэлэг болох цэргийн төв эмнэлгийнхэн дэлхийн нийтийг зочроогод байгаа цар тахал бүртгэгдсэн даруйд эх орондоо тусгай үүргийн болон газрын татан авалтаар ирсэн иргэдийг 2020 оны 2 дугаар сараас ажиглан тусгаарлаж эмчлэн сувилах үйл ажиллагааг явуулж ирсэн. Харин COVID-19 халдвар дотоодод бүртгэгдэж эхэлсэн өнгөрсөн оны 11-р сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд халдвар авсан 2300 гаруй иргэдийг эмчлэн сувилах үйл ажиллагааг тасралтгүйгээр зохион байгуулж байна. Эмнэлгийн удирдлага үүссэн цагийн байдал тулгуурлан эмч сувилагч эмнэлгийн ажилтнуудыг 4 багт хуваан сэлгүүлэн ажиллаж байгаа. Яг одоо эмч Бат Эрдэнээр ахлуулсан 70 гаруй эмч сувилагч эмнэлгийн ажилтнуудаас бүрдсэн баг улаан бүсэд ажиллаж байна. Зөвлөгч нар маань одоо 4 ээлжээр одоо тусгаарлагдсан 14 хоногор орж одоо ажилласан байгаа. Одоо энд бол одоо манай зөвлөгч болон одоо туслах ажилчдын бол үүрэг нь бол одоо ямар байгааг бол та бүхэн харсан баг. Ер нь та бүхэн харж байгаа угаасаа маш хүнд байгаа. За тэгээд ер нь бол энэ халдвар хамгааллын хувцастай хэдэн цагаар байна? 8-аас 10 цаг хүртэлж байдаг. За тэгээд дээрэс нь одоо энэ хүнд өвчтнүүдийнхээ ар гэрд бол тухайн өвчтний талаар мэдээлэл өгөхөд бол эмч болон сувилагчдын зүгээс одоо энэ хамт ажиллаж байгаа бүрэлдэхүүний зүгээс маш хүнд байдаг. Өвчлөгсдийг оншилж ангаан эдгээхэд сувилагч хүний үүрэг асар ихэ. Ялангуяа сувилгааны үйл ажиллагаа нь үйлчлүүлэгч болох өвчлөгсөдтэй тулж ажилдаг хамгийн хариуцлагатай ажил мэргэжил. Цэргийн төв эмнэлэг 300-га сувилагч тусгай мэргэжилтэнтэй тэдгээрээс 90 гаруй нь цэргийн цолтой хос тангарахтай аль паагчид. Цар тахлын нөхцөл байдалд 170 гаруй сувилагч тусгай мэргэжилтнүүд улаан бүсэд баг хамт олонтойгоо ажилласан байна. Өнөөдрийн байдлаар нэг багт 30-аас 34 сувилагч тусгай мэргэжилтэн улаан бүсэд ажил үргээ гүйцэтгэж байгаамаа. Сувилагч хүний одоо онцлог гэвэл одоо маш их үүрэгтэй одоо хүн амынхаа эрүүл мэндийн төлөө
одоо цаг наргүй одоо чин сэтгэлээсээ ингэж сайхан ажилтдаг одоо мэрэгчлэр их бахархдаг. За ковидын батлагдсан тохиолдолд 4 удаа орж ийн. Сая Судан улсад үүрэг гүйцэтгэж яваад тэгээд ирээд шууд ковидын батлагдсан тохиолдолд ороод ингээд маш их ачаалттай ажиллаж байна. Өвчтнийг эдгэн ангаах үйл хэрэг багийн үйл ажиллагаагаар зохицолдог. Эмч онцлон дүгнэн. Харин эмчилгээг гардан гүйцэтгэгч нь сувилагч. Монгол улсын эрүүл мэндийн салбарын эмнэлгийн мэрэгжилтнүүдийн 23.4%-ийг сувилагч эзэлдэг байна. За би сүт яаж вэ? Стресс хийдэг айгүй байна. За өөр юу вэ? Өөр одоо өнөрлөхгүй хамтлахгүй. Ханиалж байна уу? Бааз. За ханиалт нь өршин айл цагт илүү ханиалж байна. Тэр тийш ээ. 3-аас 4. За чинь багтын үгүй. Маскараа аваад хөтөд өчөө амар авгараа. Тэр гадсан ч гэсэн уушчин сайн байна. Танаад авахгүй эмдэгт яваа чи гайгүй. Эмчтэй үед өргөжлөж явуулсан за. Өчигдөр байгаа нэг хөтөд өргөж унсан. Тийм байж жоохон хүн ирсэн учраас өчигдөр өрөөнд авсан. Ерөнхийдөө тэрээр эмчтэй хийгээд хүндэрсэн хүмүүс их хэрэгтэй. Та нэг нь аваад байна. Тэгээ одоо эмчтэй үсгээр хийгээд хоёулаа 5 хоногийн дараа компьютер томограф авах шүү да. За маскараас гэж. Ой, чатаа юм уу? Юу яа? Өнөөдрийн байдлаар дэлхийн 226 улсад коронавируст халдвар тархаж өвчлсөн иргэдийн тоо 155 саяыг давж 3 сая гаруй хүн нас оржээ. Харин Монгол улсын хувьд 46 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж эндэгдэл буурахгүй байсаар л байна. Халдвар авсан өвчтөнгүүдийн уушгийг харах ганц гол аппарат нь манай компьютер томографи аппарат байгаа. Ерөнхий аппаратн дээр зураг авахд бол энэ компьютер шиг сайн гарч чадахгүй байна. Халдвар авсан хүмүүсийн уушгинд ерөнхийдөө маш хурдан хугацааны дотор нэвчтэс буюу хатгаа үүсэж байгаа. Ихвчлэн хоёр тал хатгаатай болчихж байгаа. Тэгээ гол нь зөөр баг илрээд байгаа юм. Уучраа ер нь бол хатгаа авсан хүмүүс чинь халуурах, цээжээр өвдөх гэдэргээ зөөр хидэрдэг бол энэ цард энэний хатгааны үед бол тийм зөөрүүд их баг илэрч байгаа. За тэгээ сүүлийн энэ 2-3 сарын хугацаанд бол өвчнүүдийн байнгын байдал бол маш хурдан хүндэрч ковид бол их хурдан өвчний биеийн байдлыг бол муутгаж байна. Тэгээд манай эмнэлэг манд бас жоохон онцлогтой Монгол улсад одоо ковидоор өвдөд маш хүнд хүмүүсийг бол авч эмчилж байгаа. Тэгээд тэр дондоо бол бүр хүндэрсэн хүмүүсийг бол сэхний тасаг маань бол авч эмчилдэг байгаа. За тэгээд энэ хүнд хүмүүсийг харахад бол заримдаа бол маш хэцүү байдаг. Амслын аппаратанд бүгдээрээ ерөнхийдөө орсон. Манай сэхний тасаг бол нийтдээ 10 ортой. Энэ 10 ор маань бол нэг хүн эмчлэгтээд гарлаа гэвэл тэр дараагийн хүн нь бол ингээ хүлээгээд байждаг. Нөхцөл байдал бол үнэхээр хүнд байна. Зөвхөн эмчийн заалтаар эмчилгээ хийхээс гадна одоо энэ хүмүүс маань өөрийгөө асрах чадваргүй одоо ухаангүй амьсгалын аппараттай байгаа учраас бид нар асаргаа сувилгааг тогтмол үзүүлэх ёстой. Одоо хэвтрийн эмчилүүлэгч маань 2 цаг тутамд байрлалын солих ёстой байдаг. За бид хэсэгчилсэн болон бүтэн угаалга хийх, цэрийг бид нар сорвуулж авдаг. Өөрөө одоо бие засах боломжгүй, өөрөө хооллох боломжгүй хүмүүс. За зарим нэг хүмүүс нь болохоор зөвхөн дэмжих одоо аппаратаар амьсгалын дэмжиж байгаа өөрийн ухаантай байгаа хүмүүст бол бид нэр одоо хооллоход нь тусалдаг бол одоо ийм ухаангүй амьсгалын аппараттай байгаа хүмүүсийг бол бид нэр зоондоор хооллдог, тогтмол зоондоор хооллно. Одоо бие засах боломжгүй учраас памперс нь бие засна, тэрийг одоо бид нэр өөрсдөө цэвэрлэнэ. Одоо байнгын катетертай одоо байнгын шээлгүүртэй хүмүүс байгаа. Энэ шээлгүүрийн тогтмол сурлна гэдэг ер нь асаргаа сувилгааны ажил бол ихтэй. Та өөрөө өвдөхгүй байсан ч гэсэндээ таны жоохон 2 настай хүүхэд таны ээж аав өвдөх магадaltaй. Тэгэд ээж аав хүндрэх магадлал аюух байгаад байна. Харах сөрөвчтэй хүмүүс их байгаа учраас. Манайдаар 2 настай 2 хөрх охин байна. Хоёулаа батлагдсан тохиолдол гэр бүлээсээ халдвар авсан. Тийм байна. Ер нь бол сүүлийн үед хүүхдүүд өвчлөж ирэх нь бол нэлээдгүй бас ихсэж байгаа. Өвчлөсөн хүүхдүүд маань өндөр халуурах, амьсгалын замын хямралын шинжтэй, хөшил төрөгчөнд буурж, хөшил төрөгч эмчилгээнд орох, цаашил бол одоо хордлогын шин тэмдэгтэй ирж эцэгчүүдтэйгээ дасагт эмчлэгдэж байна. Одоогор бол хүндэрсэн хүүхдүүд бол алга бүгдээр эмчлэгдээд
одоо гарах төгсөж байгаа хүүхдүүд байгаамаа. Сүүлийн 2 жил шахам хугацаанд дэлхийн нийтээрээ коронавирус талбарын цар тахлын нөхцөлд ажиллаж амьдарч байна. Ялангуяа энэ хугацаанд эмч зөвлөгч эмнэлгийн ажилтнууд хуваарийн дагуу тасралтгүйгээр халдварын голомтод ажиллаж байгаамаа. Ингэхдээ халдвар хамгааллын дэглэм баримтлан 2 давхар зориултын хувцастай олон цагаар ажиллаж байна. Манай эмч зөвлөгч нар бол ерөөсөө цаг наргүй хүнд өвчтөн дээр бол хэд чамаагүй орж ирдэг. Тэгээд энэ хувцастайгаа битүү. Тэгээд ингээд хөлс гоожол нүд рүү орох, нулимс гоожох тийм тохиолдолд бол ерөөсөө асар их гардаг. Тэгээд одоо ингээд гараад хувцас тайлахад бол ингээд хувцас нойтон. Одоо эмнэлгийн ажилчид яг энэ одоо энэ актрын ковидын халдварт өвчтөн үед бол эмнэлгийн ажилчид бол маш их дэрвэхээр одоо хүнд нөхцөлд ажиллаж одоо тийм энэ одоо их битүү хувцастай халдвартай үнэтэй одоо маш их яаралтай тусламж үзүүлэхийн тулд одоо сэхний тасгийнхан маань ч гэсэн маш олон цагаар одоо ажиллаж байгаа. Мэдээж ажиллаа хийх явцад энэ их битүү ийм хувцастай байгаа учраас шантрах үе, ядрах үе зөндөө байгаа. Гэхдээ яг ийм сайхан хамт олонтойгоо ингээд орж байгаа учраас бас нэг нэгэндээ дэм тус болоод ингээд эрч хүчээр дүүрээд 14 хонж байгаа. Цэргийн төв эмнэлэг ажиглан тусгаарлахаас эхлээд өнөөдрийг хүртэлх хугацаанд халдварын улаан бүсэд 33 дахь удаагийн ээлжээр өвчлөгсдгийг эмчлэн сувилж байна. Үүнээс хуваарийн дагуу ээлжээр 1-8 удаа улаан бүсэд ажилласан сувилагч нар бий. Бид тэдгээрээс халдварын голомтод 5 удаа орж ажилласан сувилагч хорломааг хуваарийн дагуу амарч байх хугацаанд нь таарч хэсэг хором ярилцсан юм а. Ер нь бол яг хамгаалалтын хувцастай бол ажиллах маш хэцүү. Тэгээд 7-8 цаг тэр улаан бүсэд тэр хувцаснаас салахгүй өмснө гэдэг бүр хэцүү. Тэгээ өмсгөөс өмнө бол ерөнхийдөө бол нөхцөл байдлыг өөрсдөө бол мэдж байгаа. Гараад хэр удах уу, яах вэ гэдгээ бол мэдж байгаа учраас шингийн юм баг уудаггүй. Шингийн юм уугаа гарвал тэгээд нөгөө бие засч чадахгүй. Тийм учраас аюу хэцүү. Тэгээд яг нөгөө ажиллаж байгаа ингээд нөгөө ажилдаа улаараад ажиллаж байгаа үед бол яг тэр комбинзон өмс үед нэг анзаарагддаггүй яг ингээд орж ирээл шарбстай орж ирээл тайлаад тэр үед бол бүр ингээд ямар амар хэцүү байсан юм бэ л гэж боддоо шүү дээ. Ер нь бол бид нар яг улаан бүстэй бол яг цэвэр бол хувцсандаа л найддаг. Хамгаалтынхаа хувцсанд өвчтэй халдвартай хүмүүстэй бол хит бас ойроос харьцахгүй. Энгийн үед бол бид нар гарын бариад ч юм уу ингээ асаргаа сувилгаа ихтэй бол ингээ ойртойд бол хийчдэг. Яг энэ тухайд бол цаад журман дээрээ заасны дагуу хит бас хүндээ ойртож чаддаг. Гэхдээ асаргаа сувилгаа шаардлагатай настай хүмүүс бол зөндөө ирдэг. Бид нар баас шээсийн нүртэл зөөн тэгэл бөөлчин тэр хүмүүс маань босоод сууж чадахгүй тийм хүмүүс юм бол тэр бүх хөтгөн шингэн бүх юмын цэвэрлэн хамгаалтын хувцсанд л аягүй их найдаж ажилладаг. Тэгээ өөрөө нөгөө хамгаалтынхаа хувцсыг ууланд болж өгвөл 2 цаг тутамдаа соливол улам бид нарт өөрсдөлт хэрэгтэй л гэж байна. Гэтэ яг хүнд хүндэд яг ажиллаж байгаа тухайд бол тэр хувцаа бол тгий сольж өгнө хэрж чаддаг. За миний хувьд бол цэргийн төв эмнэлэгт ирээд 7-8 хонж байна. За биеийн байдал нэлээд хүнд 2 уушгиндаа нэвт татгаатай халуурсан ер нь яах учраа олохгүй твдж ирсэн алтан гартай эмч нар сувилагч нарын буйнаар бас манад ковидын эмчилгээний тактик стратеги сайхан боловсруулагдсан хүмүүс туршлагдсан бид нарыг маш богино хугацаанд хүм болгож нүд онгойлголоо. Одоо өвчин нэлээд мэдгэрч тийм маш сайхан болж байна. За тэгээд ингэж сайхан болгосон эмч сувилагч нартаа сувилагч нарын баярын мэндийг хүргээд нийт өвчтнүүдийнхээ өмнөөс сувилагч та нарынхаа буйнд за буурлууд өвчтнүүд бид нар одоо бас та нарын халуун гар дор сайхан харийн сэтгэл дунд ийм сайхан эрүүл саруул болж өхлөөс аврагдж байгаадаа маш их баяртай. Тэгээд хүүхдүүдтэй сувилагчийн баярын мэнд төргий. Би энэ цэргийн төв эмнэлэгтээ 2015 он сургуулаа төгсөө шууд орж ирсэн. Тэгээд энэ том байгууллаад бүхэлд нь 100 жилийн түүхтэй энэ эмнэлэгтээ бол хувь заяагаа холбоо 6 жилийг артаа үтсэн байна. Энэ хугацаанд надад маш их зүйлийг сургасан. Ялангуяа одоо энэ цар тал ковидын үед бол бүр илүү их зүйлийг сургаж байгаа. Тийм учраас
нийт энэ эмнэлэгт ажиллаж байгаа энэ ч ажилчид болон тэр дундаа сувилагч тусгай мэрэгчлэлтэнгүүд ах эгч нар мөр зэрэгтэй ажиллаж байгаа найс нөхөд бүгдэнд нь олон улсын сувилагчийн баярын мэндийг хүргэж байна. Иргэдтэй хандаж хэлэхэд энэ бол цар тахал шүү дээ. Зүгээр нэг ханиад гэж битээ ойлгоорой. Цаа чинь одоо арга гэрээ орхиод энэ өчнөө манайгаар ажиллаж амьдарч байгаа энэ ажилчдыг төлөөлж хэлэхэд гэртээ байгаа чи халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиач хэл гэж хүсмээр байна. Хоорондын зайгаа бариад маскаа сайн зүтгэгээрэй. Вакциндаа идэвхтэй хамгаалцгаагаарай гэж хэлье. Өдөр тутамдаа анхаарч явахгүй бол энэ бол тахал юм аа. Энэ бол аюу хүчтэй хүнд өвчтэй юм аа. Хэдийгээр вакциныхаа 2 дугаар тунг хийлгсэн ч гэсэн ковидоор өвдөхгүй гэсэн баталгаа байхгүй гэдгийг ойлгоорой. Сувилагч бол хамгийн сайн хийгдсэн роботч орлож чадахгүй мэрэгжил хэмээдэг. Тиймээс алтан гарт ариун үүст цэргийн төв эмнэлгийн сувилагч тусгай мэрэгжилтнүүдтэй олон улсын сувилагчдын өдрийн мэнд хүргэж эрүүл энхийг хүсэн өрөөё. Зэвсэг түвшний нэгтгэл анги салбарын салаа тасгийн захирагч нарын мэрэгшүүлэх сургалтыг Зэвсэг түвшний хужир болон дахь сургалтын нэгдсэн төвд 5 өдрийн турш зохион байгууллаа. Нэгтгэл анги салбарын өдөр тутмын үйл ажиллагаанд захирсан бие бүрэлдэхүүнээ удирдах нэр хүндтэй бөгөөд амаргүй үүргийг салаа тасгийн захирагч нар гүйцэтгэдэг. Энэ удаагийн салаа тасгийн захирагч нарын сургалтад Зэвсэг түвшний төрлийн цэргийн командлын 42 нэгтгэл анги салбараас офицер ахлагчдаас бүрдсэн нийт 250 гаруй цэргийн албаагчид амраглалаа. Гол ач холбогдол нь бол ажлын байран дээр гараад сургуулиар олсон мэдлэгээ практик дээр ашиглахад тулгамддаг асуудлуудыг шийдвэрлэх мөн цэргийн өдөртмийн үйл ажиллагаа сургалт бэлтгэлийг өдөртөн зохион байгуулах арга барилыг эдгээр залуучуудад эзэмшүүлэхэд чиглэгдэж байгаа. Батлан хамгаалахын сайдаас хандлага өөрчилж, хариуцлага дээшлүүлээ уриалга гарган олон төрлийн ажил арга хэмжээг шат дараатаагаар хэрэгжүүлж байгаа. Тодруулбал энэхүү сургалтаар захирагчдтайгаа ёс зүйтэй харьцаж, харилцан бие биенээ хүндэтгэх талаар зөвлөмж зөвлөгөө өгч, ойлгомжгүй тодорхойгүй нөхцөл байдал үүссэн үед хэрхэн шийдвэрлэх талаар арга зүйн зөвлөгөө өгсөн юм. Энэ удаагийн сургалт нь санаачлагтай, сахилгатай, сурлагаар манлайлагч байх гэсэн үндсэн агуулгын хүрээнд зохион байгуулагдсанараа онцлог байсан юм а. Цэргийн мэргэжлийн ноён нурвалсан ерөнхий цэргийн өдөр жил бүрийн 5 дугаар сарын 14-ний өдөр тохиодгоо. Тус түүхэн өдрийн хүрээнд ерөнхий цэргийн ассоциац төрийн бус байгууллага ямар ажил арга хэмжээг төлөвлөн ажиллаж байгаа талаарх мэдээллийг үзэгчдэнд одоо үзүүлье. 1956 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Монгол Эрдэнэ хувьсгал цэрэгт мут буудлын батальон байгуулагдсанаар орчин цагийн ерөнхий цэргийн түүх эхэлсэн гэж үздэг бөгөөд хожимо батлан хамгаалахын сайдын тушаалаар энэхүү өдрийг ерөнхий цэргийн өдөр болгон тэмдэглэж эхэлсэн байдаг. Ерөнхий цэрэг нь төрөл мэргэжлийн цэргийн албаагчдыг бүгдийг нэг зорилго бодлого төлөвлөлтийн дор нэгтгэж чаддаг цэргийн удирдлагын менежер юм. Ерөнхий цэргүүдийг нэгтгэн зангиддаг ерөнхий цэргийн ассоциац төрийн бус байгууллагаас тус тэмдэглэлт өдрийг тохиолдуулан олон ажил арга хэмжээ зохион байгуулж байна. Ахмад үеийнхний алдаргавья дайчин замналын үйл хэргийг мөхчүүлэн алдаршуулах, хүүхэд залуучуудад сурчлан таниулах зорилгоор ерөнхий цэрэг ассоциац төрийн бус байгууллага нь батлан хамгаалах яам Зэвсэг түвшний Жанжин штабтай хамтарч урандаа генерал Яндан гэсний дурсгалын хөшөө зогсолборыг төрсөн нутагт нь байршуулахаар төлөвлөм бүтээж байна. Төр зэргийн нэрцүүдгэлтэн урандаа генерал Яндан агс нар батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжлийн зэрэгт суурилсан Зэвсэг түвшнийг төлөвшүүлэх, үүрэг гүйцэтгэх бэлэн байдал чадварыг нэмэгдүүлэх зэрэг цаг үеийн шаардлагаар дэвшигтэн гарч байсан томоохон ажлуудыг гардан гүйцэтгсэн хүн билээ. За энэ өшөө маань бол Сүхбаатар аймгийн төвд босхоор боржин чулуугаар бас чанартай алсыг харсан ийм өшөө хийгдэг утгаар хийгдээд одоо дуусах шатандаа орж байна. Миний хувьд бол бахархалтайгаар бас энэ хүний хоёр хөшөөгийн одоо бүтэн баримл, цээжин баримл хоёрыг одоо хийх болсон. Тэгээд улсуудтайгаа ярилцээ зөвлөдөөд одоо 11 сараас хойш хийгээл одоо дуусч байна да.
Зэвсэг түвшиндээ жигсаалч рапорт Ёндон хэмээн алдаршсан эрхэм генерал Игэл Бор цэргээс салбарын сайд хүртэлх цэргийн мэрэгжлийн шатраалсан бүхэл албан тушаалуудыг хашиж явсан цорганц цэргийн жанжин билээ. Жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдрийг дэлхийн нийтээр олон улсын музейн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол цэргийн музейн хамт олон энэхүү өдрийг тохиолдуулан олон бүтээлч үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. Монгол цэргийн музейн ажилтнууд Монгол цэргийн түүх, дайчин уламжлал, музейн үйл ажиллагаа, төр үзэсгэлэн, үзмэр эдүүлгийг цуурлаар зуршлан таниулж, түүгээр дамжуулан цэргийн түүхийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх олон төрлийн арга хэмжээг хэрэгжүүлж байгаа тул иргэдийг цахим хаягуудаар орж мэдээлэл авч санал бодлоо хуваалцахыг уриалж байсан юм а. Монгол цэргийн музей одоо энэ уриатайгаа холбогдуулаад үндсэндээ яг одоо тэр 4 сэдвийн хүрээнд дижитал шилжилт, за тэгээд музейн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах, энэ бүс нутгийн өөрчлөлт, тэгээд уур амьсгалын өөрчлөлт, энэ одоо шинэ бизнесийн юм арга зам санаанууд гаргах, хоорондоо хэрхэн яаж хамтарч ажиллах уу гэсэн ийм 4 чиглэлээр ерөнхийдөө хамт ажиллаж байна. Сар дахлын үед иргэд биеэр ирж үйлчлүүлэх боломжгүй тул Монгол цэргийн музейн албан ёсны Facebook хуудас, Instagram болон YouTube сувгийг идэвхтэй ашиглаж захим хаягуудтай тулгуурлан музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрийн дээчсээс танилцуулан музейн үзүүлэлтийн танхимуудаар аялах 360 градусын бичлэгийг хийж захим орчинд байршуулж олон нийтэд үйл ажиллагаагаа хүргэж байна. Батлан хамгаалахын хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газар, зэвсэг түвшний хяналт шинжилгээ үнэлгээний газрууд салбарын хэмжээнд нэгдмэл хяналтын бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Батлан хамгаалахын ерөнхий хяналт шалгагчийн ажлын албанаас хяналт шалгалтыг хэрэгжүүлэгч нэгжүүдийн 1-р улирлын тайлангийн хурлыг зохион байгуулж, цаашид дархлаажуулалт болон гэмт хэрэг зөрчлөлт сурчлан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр тогтлоо. Монгол улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагч Баттуулгын зарилгаар Батлан хамгаалах салбарт олон жил үргэлжлэлтэй ажиллаж байгаа адвокатчдыг зэвсэг түвшний түүх технологи тохиолдуулан төрийн дээд одон медалаар шагнасныг Батлан хамгаалах яамны удирдлагууд гардуулан өглөө. Олон улсын совилогчдын өдрийг тохиолдуулан эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн хөгжлийн тулгуур төрийн бас байгууллага, ард санхүүгийн нэгдлийн хамт олон хамтран COVID-19 дарааллын эсрэг тууштай тэмцэж, халдварын улаан бүсэд удаадараа ажил үргээ гүйцэтгэж байгаа цэргийн төвийн эмнэлгийн 50 сувлагч нарт тус бүртэн 1 сая төгрөгийн тусламж үзүүллээ. Мөн олон улсын People to People байгууллагын Монгол дахь салбараас халдвар хамгааллын 1 удаагийн хэрэглэл гоо сайхны бүтээгдэхүүнийг гардууллаа. Нийслэлийн засаг даргын тамгын газрын цэргийн штаб Батлан хамгаалахын төв архивын хамтарсан ээлжид зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнөөр Батлан хамгаалах үйлчилгээ, цэргийн үргэлтний бүртгэл, давлгаа мэдээллийг иргэдэд түргэн шуурхаж хэрэглэх хөргөх үүднээс тэдгээрийг захим шилжүүлэх асуудлын талаар ярилцсан юм а. Зөвлөгөөнд нийслэлийн 9 дүргийн цэргийн штабын тоо бүртгэлийн офицерууд, мэдээлэл технологийн газрын удирдлагууд захимаар оролцож санал хүсэлтээ илэрхийллээ. Энэ онд үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн 100 жилийн өө тохиож байгаа. Тус сургуулийн 2001 оны төгсөгчид төгсөлтийнхөө 20 жилийн ог тохиолдуулан олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөж, тэдгээр ажлынхаа эхлэл болгож, төрлөх сургуулийнхаа ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор мод тарих арга хэмжээг хэрэгжүүллээ. Бүгд найрамдах өмнөд Судан улсад явагдаж буй энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол улсын зэвсэг түвшний цэргийн багийн бие бүрэлдэхүүн дархлаажуулалтын эхний тунд бүрэн хамрагдлаа. Бэлтгэл ажлын хүрээнд эмнэлзэн өдрөмжийн дагуу цэрэг албаагчдын эрүүл мэндийн байдлын судалгааг хүн нэг бүрээр нэрэвчлэн гаргаж, сар дахлын халдвараас урьдчилан сэргийлэх болон вакцины ач холбогдлын талаар сургалт сурталчилгааны ажлыг явуулж, ийхүү эхний тунд хамруулжээ. 2 дахь тунг хуваарийн дагуу эх 7 дугаар сарын эхний 7 хоногт зохион байгуулах юм байна. Батлан хамгаалахын сайдын тушаалаар жил бүрийн 5 дугаар сарын 16-ны өдрийг цэргийн улс төр соёлын ажилтны өдөр болгон тэмдэглэх болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Ардын журам цэрэг байгууллагатаа зэрэгцсэн бий болсон цэргийн эрхүү мэргэжлийн үйл ажиллагаа түүхийн бүхэл цаг үед чухлаар тавигдж, цэрэг албаагчдыг үндсэн үүргээ амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, соён гэгэрүүлэх, цэргийн хамт олныг бэхжүүлэх, цэрэг эх орон чөлслөөр цэрэг дайчдыг хүмүүжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэж ирсэн юм. Энэхүү өдрийг тохиолдуулан үе үеийн цэргийн улс төр соёл хүмүүжлийн ажилтнуудад баярын мэнд дэвшүүлье. Эх орны төлөө нэвтрүүлгийн энэ 7 хоногийн дугаартай хамт байсан үзэгч танд баярлалаа. Дараагийн 7 хоногт шинэ мэдээлэлтэй эргүүлзээ. Түр баярлалаа.